За өдрийн мэнд өнөөдөр 2 сарын 16 одоо 2 цаг 5 минут болж байна. Өнөөдөр миний 42 дахь өдрийн бэлтгэл. Сая бицсах ийш ор цээж хийчихэд гарч ирлээ. Тэгээд бичиг 3 дахь өдрийн мөрш сайн. Нэг өглөөний мэнд 45 дахь өдөр маань эхэллээ. За өглөөний мэнд миний 50 дахь өдөр ингээд эхэлж байна. За ингээд 50 өдрийн челленж эхлүүлснийхаа ард нь гарлаад зааландаа орж ирж байна. За өглөөний 8 цаг болж байна. Манай зааланд хин чалга байна. Challenge 50 day гэдэг челленж эхлүүлээд тэгээд бүхэдэд байх энэ хугацаанд 50 өдрийг ч гэсэн маш зугаатай өнгөрөөлөө. За тэгээд нэг хальт бичлэг хийгээд яйда дасгалтай орё. Бүхэдэд байх хугацаанд 50 өдрийг ч гэсэн зугаатай өнгөрөөлөө. 50 өдрийг ч гэсэн бас бэлтгэл сургалт хийгээд тэ айтайхан форм алдахгүй би хаагаа нэг айтайх. За тэгээд ямар ч үсэн гэсэн маш сайхан байна те. Хараа шүү дээ те. Үр дүн бол мэдээж гарсан. За тэгээд өнөөдөр сайхан зүр гүүгээд нэг сайхан 30 минут гүүгээд тэгээд зүгээр нэг хэвлэн дээр нэг 2 дасгал хийвэлээ. За тэгээд дуусчих чи өнөөдөр нэг айхтар хүнд дасгал хийхгүй өчигдөр мөр хийцэн. 49 дэх өдөр дээр мөр хийсэн. За тэгээд залуучуудаа юу хэлэх вэ? Дасгал хийвэл байвал бай гэдэг шиг те. За тэгээд гуй да. Өнөөдөр бас ажил ихтэй бэлтэх юм их байна. За тэгээд бэлтгэлээ хийчлээ. Миний 50 дахь өдрийн бэлтгэл дууслаа. Тэгээд манай заалны хажууд их хөрхэн юм пул байдیں۔ Манай байрны 3 давхарт манай жим байдаг. Тэгээд хажуудаа гоё пултэй. Тэгээд одоо энэ пул руугаа орж нэг жоохон сэлчээд тэгээд ерөнхийдөө дуусгая. Тэгээд бидэд одоо энэ Таиландын энэ Бүкэтэд одоо 2 дахь өглөө ирж амьдарч байгаа. Тэгээд энд амьдрах ер нь их таатай байдаг. Нэгдүгээр хүмүүсийнх нь харилцаа хандлага нь айгүй айтайхан найрсаг талаас их хувь мэдээж энэ дотор шин бас муу сайн хүмүүс янз янзын хүмүүс мэдээж байгаа.
Ямар ч одоо энэ төгсгөлийнхөө энэ видеон дээр зөвхөн нэг хальт букетийн талаар яриад тэгээд дуусгачих тий. Тэгээд сайхан сэлчээд тэгээд гэртээ орё доо. Тэгээд манай энэ букетэд бидэд яагаад ирээд ингээд амьдрдаг вэ гэхээр мэдээж нэгдүгээр болохоор энэ Таиланд хүмүүсийн харилцаа хандлага ер нь дайжгүй. Ер нь талаас дийлэнх нь ер нь дайжгүй. Тэгтээ бас энэ дотор чинь 9 шидний хүмүүс сайнтай муутай мэдээж байгаа. Хоёрдугаарт замын хөдөлгөөн болон машин тэрэг бариад ингээд наашаа цаашаа явхад амар хялбар машин түрээслээд ингээд амьдэрчж болдог. Тэгээд 100 гарын дүрмтэй зам дээр жоохон зөрөгтэйхэн явах хэрэгтэй. За гуравдугаарт болохоор мэдээж байрны үн боломжийн хямдхан. Гэхдээ та Airbnb болон Agoda ч юм уу Trip.com дээрээс захиалах юм бол мэдээж үнэтэй харагдана. Гэхдээ энд байгаа Таиландуудтай шууд харьцаад юмнуудаа авчдах юм бол нэг сарын 1,600 ч юм уу тэрнээс хямдхан авах боломжтой. За тэгээд бас 9 шидийн монголчууд ирсэн энэ ч тэгээд 9 шидийн хааслууд бас хийгээд л яваад байгаа. Тэгээд 9 шидийн хүмүүсээс юм захиалж иж холигтуулваа тийм. За тэгээд байр болгоно нь ийм гоё пүүлтэй дотроо жимтэй байдаг учраас энд амьдарч байгаа хүмүүс ерөнхийдөө тогтсон цагийнх нь хуваарийн дагуу бэлтгэл сургуультаа хийгээд бас ингээд яваадах боломжтой. За тэгээд халуун орон учраас мэдээж маш гоё далайн эргүүдтэй тэнцэн очиж өдрийг өнгөрөөх боломжтой. Маш гоё одоо ресторан тэгээд нар жаргахыг хардаг газрууд, хоолны газрууд одоо юу гэдэг те бич клабууд энэ төргээд ер нь бол букетэд бас амьдарч явах хугацаанд очиж сонирхоод ингээд цагийг өнгөрүүлж болохоор тийм газрууд бол маш их. За тэгээд мэдээж одоо өвөл утааны үед одоо Монголд байснаас одоо энд ингээд байсан гэж хамаагүй дээр гэж би л авах хувьдаа бодно. Гэхдээ эх жил одоо манай хүүхэд арай том болж байгаа учраас бид хэдийн аяллаа одоо төлөвлөгөөнүүд арай өөрчлөгдөх байх. Нэг газараа ингэж удаан байхаас илүүтэйгээр бас ингээд хид хідэн газруудаар явах ч гэдэг юм уу. Ерөнхийдөө тиймэрхүү төлөвлөгөөнүүдийг эх жилээс магадгүй бүр утаагүй хэрнээ гоё өвлж яг утгаараа болдог цас урдаг газруудаар бас аялах тийм бодолтой байгаа. Тэгэд одоо ингээд 3 сар гарцсан. Тэгээд одоо миний хувьд бол одоо 2025 оны ажил маань одоо Монголд очиод эхэлнэ. Тэгээд 11 сарын сүүл хүртэл сайхан эрчимтэй ажиллаж байгаад тэгээд дахиад аялалтаа гарна гэсэн төлөвлөгөөтэй байна. 25 оны хувьд бол за тэгээд тиймэрхүү байна. Тэгээд букетэд ерөнхийдөө нөгөө 3 сар орчим амьдрахад нэг ойролцоогоор бид хэд бол нэг 30 сая төгрөгийн зардал бол гаргасан. Мэдээж онгоцны плетэнд нэг 5.1 сая төгрөг, байранд нэг бид нар 3.4 сая төгрөг, машинд нэг 3.5 сая төгрөг. Тэгээ үлдсэн нь бол хоолонд болон энд амьдарч явах хугацаанд зарцуулагдсан. Одоо энэ тэнд очиж гой юмнуудыг үзэхтэй тэрний төлбөр тооцоо, такс гэх мэтчлэн зүйлсүүдэд зарцуулагдсан. Тэгээд нэг ерөнхийдөө нэг 3 сар амьдрахад нэг 20-30 сая төгрөгийн зардал гарна. Хэрвээ бүр ингээд гэрээсээ гардуу ч юм уу мэдээж байгаад ивэл мөнгө өргөдөхгүй. Гадуур ингээд гараад явуулах юм бол мөнгө болвол яг нэг уранхай керматай юм шиг л одоо асгарнаа гэсэн. Таиландд бол ер нь гадны жуулчдыг бол ер нь ATM машин л гэж харна шүү. Зарим нь бол тий энэ гадаад хөрөөнд энэс нэг 5 цаас илүү авчий гэж бодох хүмүүс бол их байгаа. Бас тэрнийхээ хажуугаар яг авж байгаа мөнгөндөө тааруулсан маш гоё үйлчлэгэнүүдийг бас үзүүлдэг. За тэгээд ер нь тийм байна. Тэгээд ямар ч юусэн гэсэн өвчин зовлонгүй утаанаас хол 2 дахь жилдээ хүүхдээ сайхан борлуулад байсандаа бол сайхан баяртай байна. За тэгээд ямар ч юусэн миний бас энд байх хугацаанд 50 дундлынх нэг 50 өдөр ингээд челленж эхлүүлээд бэлтгэл хийгээд бас сайхан 6 өдрүүдийг өнгөрүүллээ. За тэгээд тиймэрхүү миний ингээд үүгээр миний challenge 50 day маань ингээд дууслаа. Миний энэ бичлэгнүүд маань дууслаа. Тэгээ үүнээс цааш бол зүгээр арай одоо дахиж бэлтгэл хийж байгаа ч юм уу нэг иймэрхүү бичлэг оруулж залхахгүй. Тэгээд цаашдаа илүү яг ийм аяллаа гоё контентууд юм уу аяллаа гоё ийм таны мэдхүүн
интервьюгээр явж байгаа танилцуулж байгаа тиймэрхүү бичлэгнүүдийг бэлтгэж оруулах болно. Тэгээд миний YouTube хуудастай хамт байгаарай. Бас дагаарай. Тэгээд Монгол орныхоо бас үзэсгэлэнт байгалуудын бас гоё бичлэгнүүдийг удахгүй бас Монголд очихоор оруулаад явнаа. Тэгээд миний Challenge 50 Day-тэй хамт байсан баярлалаа. DC байлаа. Bye.